Сайн байцгаана уу? Энд мужид маань. За, өнөөдөр та бүхэндээ Иохан 21-ээс дахин уншиж өгье гэж бодсон юм. Тэгэхээр энэ дээр Питертэй хамт хоол идж байгаа тухайга дахин амьсныхаа дараа тэгээд Питераас асуудалд асууж байгаа тухай та бүхэнд уншиж өгье. Тэгэхээр тэднийг өглөөний хоол идэж дуусахад Иохан 21:15-аас уншиж байгаа шүү. Есүс Симон Петрт Иохны хүү Симоно чи намайг тэднээс илүү хайрладгүй гэж асуухад тэр тэмээ эзэн миний танд хайртайг та мэднэ гэж хэлв. Есүс түнд миний хуурнуудыг тэжээ гэлээ. Есүс дахин 2 дахь удаага түнд Иохны хүү Симоно чи намайг хайрладгүй гэхэд тэр түнд тэмээ эзэн миний танд хайртайг та мэднэ гэв. Есүс түнд миний хондыг хариул гэлээ. Есүс түнд 3 дахь удаага Иохны хүү Симоно чи намайг хайрладгүй гэв. Чи намайг хайрладгүй гэж Есүс 3 дахь асуусан учраас Петр гонёглов. Тэр эзэн та бүх юмсыг мэддэг. Миний танд хайртайг та мэднэ гэв. Есүс түнд миний хондыг тэжээг. Үнээр би чамд хэлье. Чи залуу байхдаа бүсээ өөрөө бүслээд аль хүссэн зургоо явдаг байв. Харин өглөختөө чи гараа сунган өөр хүн чамайг бүсэлж чиний хүсээгүй газар чамайг аваачих болно гэж айлдав. Есүс Петрийн ямар үхлээр хүч бурхныг алдар шулахыг заан үнийг хэлжээ. Ингэж айлдаад Есүс Петрт намайг даг гэлээ. Тэгэхээр энд Питер бол анханасаа эзэн дуудагдаад тэг гэр орноо орхиод 3 жил дагаж яваад түүнийг өчнөөн л газраар явсан байгаа. Тэгээд түүнийг бас усан дээр хүртэл алхахад дагаад олон газраас хамгаалж бүх арын албан дээр зөндөө явсан хүн өдөржлөөл тентэр хийжсэн хүн ба. Тэгтэл Питерийг эзэн энд намайг даг гэж дахиж хэлж байгаа. Яагаад намайг даг гэж хэлэх болов? Түүнийг тэр үнэхээр яг үхэд цовдлуулах үед нь тэр үнэхээр 3 уралсан байдаг. Тэгээ түүнээсээ болж маш их хамсан байдалтай байгаа. Түүнийг үхэхэд нь цовдлуулж явахт нь хажууд нь байгаагүй. Тэгээ сүүлд нь дахин амьсныхаа дараа бас яг үнэхээр маритаж хамт байгааг сүүлд нь харагдсан байгаа. Энэ 3 дахь удаа харагдаж байгаа юм. Тэгэхээр эзэн миний хондыг хариул гэж хэлснийхаа дараа намайг даг гэж хэлж байгаа. Тэгээ бидний эзнийг дагах процесс би Есүсийг дагдаг. Есүст итгэгч гэж хэлээд дахин би эцэгт итгэгч биш үү мөн үү гэж асуудаг би пасторуудыг хүртэл мэднэ. Би ч гэсэн өөрөө тэгж асууж байсан үе би. Үнэхээр өвдөж заваад маш олон муулуулад маш хэцүү байх үед эзнээс маш их зурж байсан болов сүүлдээ бүр цөхрөөд эзэн байна уу? Миний дагсан юм чи худлаа байсан юм шүү дээ. Ингээд эзнээс үнэхээр урвж байсан тийм үед бас би. Өөр босод юм их хайж исэн үе би. Маш олон буруу нүдийг хүртэл уншиж исэн үе би. Тэр үед эзэн үнэхээр тэднийг зөвшөөрсөн. Гэхдээ би үнэхээр өмнөнийг хайн өчнөө олон юмыг уншсан ба. Яг цөхөрсөн хэцүү байх төр төрөлцсөн үедэд бас тийм боломжууд гардаг баг. Тэр үед үнэхээр эзэн намайг даг гэж дахиж хэлдэг. Тэр үнэхээр тэр үед бид нар хуурдаг байгаа. Бид үнэхээр бүрэн бууж өгдөг байгаа бас. Үнэхээр цөхөрдөг байгаа. Тийг эзнийг жинхэнэ эзэн юм өхөн хөвгтлээ түүнийг дагна гэдгийг ойлгох. Тэр мөч бол нэг жинхэнэ эзэн дотор бууж өгч байгаа явдал юм. Тэгэхээр эзнийг дагахдаа бид нар маш олон тийм алхмуудыг тавьдаг. Үнэхээр бүх юм сайхан болж байгаад эзэн минь ээ гэж баярлал хашгираал та гайхамшигтай гэж яг үе сайхан. Гэтэл маш хэцүү хавчигдаж зовж хэвлэлээр нэг муулаж өөрчн байнг нэхэгдэж эсвэл маш хэцүү амьдралын шийдвэр гаргах гэж байгаа энэ үед та үнэхээр эзэн дотор итгэж алхахад бол амархан байдаггүй. Бид эргэж хүрвдэг яг Питер шиг бас буцдаг. Би Есүсийг танихгүй гэж 3 дахь хэлэх үед хүртэл гардаг. Гэхдээ Есүс буцаагаал хүлээж авдаг. Питер чи урвсан муушай байна цаашаа гэж хэлдэггүй. Бидний бүдрэх тоолнд эзэн намайг даг гэж хэлсээр л байдаг. Миний хондыг тэжээ гэж хэлдэг. Миний үйлчлэлийг хий гэж хэлдэг. Үнэхээр алдсан маш олон асуудлууд гаргасан пасторууд үйлчлэгчнэр байдаг л да. Тэр хүмүүсийг ч гэсэн үнээр хайртай учраас дахин эзэн уучлсаар байдаг. Гэтэ үнэхээр эзнийг ичгүрт оруулахгүй тулд гэр бүлээсээ бид нэр эргэх ёстой гэсэн үг. Питер дахиж урваагүй байдаг. Үнэхээр Питер гайхамшигтыг үлдсэн. Маш олон гайхамшигтыг үлдсэн. Өөрөө ч гэсэн цовдлуулж алуулсан баг. Тэгэхээр эзнийг дагах процесс бол өдрөөс өдөрт алхдаг явдаг байгаа. Эзэн рүү улам ойртдог байгаа. Түүнийг даган бүрэн гүйц даган алхдаг байгаа. Бүх талбартаа санхүүгийнхаа, ажлынхаа,
амьдралынхаа үр хүүхдийнхаа бүх талбарт эзнийг эзэн болох хэрэгтэй гэсэн үг. Тэгээд танд амжилт хүсье. Гол нь эзний сүнсээр та бүгдийг хийх боломжтой шүү. Тэр үнэхээр эзэнд эзний нэгүслэр та бүхнийг хочж байна. Энэ подкастыг сонсогч хүн болгоныг би эзний нэгүслэр хочж байна. Та олныг бусдыг босгон байгуулах болтугай. Тэг үйлчлэлч гэсэн маш олон тийм temptation, хавчлагууд гарч ирдэг, дайлтууд гарч ирдэг. Энэ бүхэнд бас та бүх бууж өгөрөө ууршлан эзний нэгүслэр дүрэн алхах болтугай. Бие бинийгээ уучлан алхах болтугай. Бие бинийгээ үнэхээр болон бас өөрийгөө уучлан алхах болтугай. Питер өөрийгөө уучлсан шиг та бас өөрийгөө уучлаарай. Эзэн Есүс Христосийн нэрээр залбирanгуйлаа. Амен.